За өнөөдөр бид хүн бас нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Учир юу гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагтай хамтраад манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулах ёслол боллоо. За энэ нөхөн арга хэмжээнд одоо Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн одоо захирал Стивен Уоткинс оролцлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын одоо төлөөлөгчд оролцлоо. За энэ одоо өнгөрсөн жилүүдийн хугацаанд бид бүхэн COVID-19 цар тахалтай тэмцэх энэ үйл ажиллагаанд одоо бүхэл хүчээ зарцуулж ажиллалаа. За бүхэл одоо 5 давалгааны ард гарсан хэдий чинь сүүлийн эрдэмтдийн судалгаар COVID-19-ийн дараах хам шинжүүд үргэлжилсэн хിവэр байна. Long COVID гэдэг ийм одоо хам шинж гараад явж байна. Тэгэхээр ингээд ялангуяа COVID цар тахлын үед амьслын замын эргэтэн тогтолцоонууд ихээр одоо гэмтэж өвчлсөн байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад өнөөдрийн энэ арга хэмжээнд нийтдээ одоо тус бүр нь 5,600,000 төгрөгийн өртөг бүхий 63 шиг одоо спирометрийн аппаратыг амьслын үйл ажиллагааг үнэлдэг спирометрийн аппаратыг бол энэ одоо сумын эрүүл мэндийн төвүүдэд бид бүхэн гардуулж байна. Ингэснээр бол ковидын дараах иргэний уушгины амьслын замын үйл ажиллагаа ямар уу гэдгийг үнэлэх боломжтой болж байна. За мөн түүнчлэн одоо бид бүхэн сүүлийн жилүүдэд одоо энэ осол гэмтэлтэй тууштай тэмцэж байгаа хэдий ч нас оролтын тоо маань, осол гэмтлийн тоо маань бас буурж төдийлөн буурж өгөхгүй байна. За ер нь бол одоо Монгол улсд бол нэг сүүлийн 10 жилийн дунджаар судалгаагаар бол жилд нэг 16,500 орчим хүн нас ордог ийм харамсалтай тоо баримтаа. За үүн дотор бол осол гэмтлийн шалтгаанд нас оролт бол хоёрт явдаг тийм ээ. За энэ дотроос бол осол гэмтлийн дотроос бол нийтийн тохиолын манасны 26 орчим хувь нь бол зөвхөн одоо зам тээврийн осолтой холбоотой. Өөрөөр бид нар бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой ийм нас оролт байна. За тэгээ энийг одоо бууруулах үүднээс Монгол улсын осол гэмтэл гардаг хамгийн одоо олон осол гэмтэл гардаг хар цэгүүдэд ойрхон байгаа эрүүл мэндийн төвүүдтэй бид бүхэн өнөөдөр 255 сая төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг одоо яаралтай тусламжийн үед ашиглах иж бүрэн багцыг бас өнөөдөр гардуулж байна. Ингэснээр бол тэр одоо осол гэмтэл дээр хамгийн түргэн шуурхай одоо эрт зөв тусламж үйлчилгээ үзүүлснээр тухайн иргэний одоо амь насын аврах эндэгдлийг сэргийлэх ийм боломж бүрдүүлж байгаа. За гурав дахь нэг зүйл нь бол бид бүхэн одоо манай улсын доктортой хөгжлийн зорилтод их хүүхдийн эрүүл мэндийг одоо хамгаалах ийм зорилтууд орсон байгаа. За энэний хүрээнд бол манай улсын орон нутгийн одоо эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүд, бүсийн онцлогын эмчилгээний төвүүдэд бид бүхэн нярайн амьслын аппаратыг одоо 36 сая орчим төгрөгийн өртөг бүхий амьслын аппарат 15 шиг амьслын аппаратыг бас орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд өнөөдөр гардуулж байна. За бид бүгд одоо 5 хүртэлх насны эндэгдлийн бол 80 орчим хувь нь бол дандаа нярайн нас оролт байдаг. Нярайн эрт үеийн. За тэгээ нярайн нас оролт дотроо бол одоо нийт нас оролтын бол 70 орчим хувь нь бол 0-оос одоо тэгээс 6 хоногтой няраад тохиолдог. Тийм учраас энэ эрт нярайн үед тэгээд нийт нас оролтын гол шалтгаан дандаа амьслын замын эмгүүд дийлэхийн эзэлдэг учраас энэхүү одоо өнөөдөр хандивлж байгаа, гардуулж байгаа нярайн амьслын аппарат маань манай эрүүл мэндийн тогтолцоонд одоо хүүхдийн эндэгдлийн шалтгааныг бууруулахад маш том хувь нэмэр болж байна гэж үзэж байна. Тэгээ энэхүү боломжийг ашиглаад бас эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарынхаа нийт хамт олонныхаа зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагт ингэж одоо манай эрүүл мэндийн салбарт тууштай тогтмол дэмжлэг үзүүлж техникийн санхүүжилтийн юм тусалцаа үзүүлж байгаад одоо талархал илэрхийлье. Төрийн нарийн бичгийн даргын хэлсэнчлэн бид нар өнөөдрийн хувьд бол 15 амьсгалын аппаратыг болгох гэж байна. Энэ миний ойлголтоор бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд бас тодорхой хэмжээгээр өгч гэнэ гэж ойлголоо. За мөн 63 спирометрийг бол сумын эрүүл мэндийн төвийн ашиглалтанд өгч байна. За мөн түнчлэн яаралтай тусламжийн 20 багц тоног төхөөрөмжийг өгч байна. За мөн түнчлэн M-Health багцын бол анхан шатанд ашиглахаар бас Америк хөгжлийн сангаас бол дэмжиж байна.
та бүхнээр маш их бахархаж байна. Ковидын 19-ийн хариу арга хэмжээгтэй бас тэмцэхэд бол та бүхэн бол маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан. Мөн ч маш их тийм одоо хэцүү нөхцөлд ажилласан. Тэр хэмжээгээр бол бас та хэд маань энийг даван туллаа гэж үзэж байна. Та хэдэнд баярлалаа. Бид бүхэн одоо ковид-19-ийн цар тахлын 2 жилийн хүнд хугацаанд бол ер нь олон улсын байгууллага эрүүл мэндийн яам салбарын одоо өдөртөх түвшний одоо зохион байгуулалтын одоо дэмжлэгтэйгээр бид нар харьцангуй маш их хохирол эрсдэл багтаа даван тууллаа. Энэ өнөөдрийн гардуулж өгж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр явагдаж байгаа энэ тоног төхөөрөмж бол яг өнөөдөр ковид цар тахлын дараачийн үеийн одоо нөхөс сэргээлт цар тахлын дараагийн одоо үш шатжилсан имчилгээнд маш өндөр үүрэг гүйцэтгэх ийм тоног төхөөрөмжүүдийг хойрлж одоо бид бүхэнд санхүүжилтийг гаргаж өгч байгаа одоо маш их баяртай байна. Ялангуяа энэ удаагийн тоног төхөөрөмжийн одоо гардуултын нэг онцлог юу байна вэ гэхлээр зэрэг бүр яг судалгаан дээр үндэслээд аль аймгийн аль одоо зэрэглэлийн сум одоо нэг А зэрэглэлийн сум, Б зэрэглэлийн сум гэдэг энэ зэрэглэл сумуудынхаа зэрэглэлийг гаргаад тэнд нь зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн яг ингэж онооч хуваарлсанд бол бид нар маш их одоо таатай байна. Энэ нь цаашдаа бидний цар тахлын болцшгүй цар тахлын үед одоо бэлэн байдлыг хангахад маш их өндөр үүрэг гүйцэтгэж байгаад одоо манай салбарыг хамт олон маш их баяртай байна л гэж хэлэв. Цогтойгийн аялмаа Усын эрүүл мэндийн газрын дарга. За энэ гарах нь бол тогтвортой уурахгүй иргэн харамсалтай нас орж байгаа ийм бүртгэл боцоороо за энэ бүртгэгдсэн нас орж усан сэргийлэх боломжтой ийм харамсалтай тоо байгаа. За энэ одоо осол аваад харьцангуй олон хавтагчтай гарч байгаа. Улсын олон улсын хөгжлийн агентлагийн үүрэг гүйцэтгэгч Стивен Станик үг хэлнэ хэмээн. Учраас ийм цаг эрүүл мэндийн төлөө инхээ бяцхан үүс за эрүүл гэр бүлийн төлөө Renewal, as well as our key partner in this effort from the World Health Organization. Гарснаас хойш бол эрүүл мэндийн яамыг бол ковид арга хэмжээ авахд бол юу Америкийн олон улсын хөгжлийн агентлаг буюу үсэн төрийн ажлын бэлэн болсон эрүүл байгууллагын зөвлөгч үүрэгч ангуу заяа болон Америкийн нэгдсэн улсын засгийн газраас шууд 1.3 сая долларын хэмжлэг бас Монгол улсад олж ирсэн. Сумын эрүүл мэндийн төвөндөө гардуулж байгаа нь яг өнөөдөр бол цаг үе болсон юм хэмжээ гэж To good use in Mongolia. As the State Secretary mentioned, even though олгосон байгаа. За энэ үйл ажиллагаанд бол дэмжлэгийн хүрээнд бол лабораторийн чадвар сайжирсан, мэдээс сурталчилгаа, харилцаа холбооны үйл ажиллагаа strengthening laboratory capacity, information campaigns, as well as assistance. Бид хамтдаа цааш илүү өргөн хүрээд илүү бэлэнгүй болсон их үндэ хэлсүүч би товчхон хэлцүүлэх юм. За бид нар 21 оны 10 сарын төслийн үйл ажиллагааг эхэлсэн байгаа. Үйл ажиллагааны хувьд бол тоног хөрөмжийн хангалттай үед бол өнөөдрийн гэж өгч байгаа үүнээс гадна бид бас нэлээд их тоног хөрөмжийг бас тухайн оны дараагийн цаг хугацааны хариу арга хэмжээний чадрыг хэмжүүлэх COVID-19-ийн болоод үндсэн төслүүдийн байгууллагууд өгсөн гэр бүл ажиллагааны ингээд өмчлсөн амжилттай хэрэгжээд дууссан байгаа. Ер нь бол түрүүн бас түрүүн яриад нийслэлээр бол бас хөрөнгө оруулалтын хэмжээг бол нэлээд тодорхой энийг өгөн тавгүй. Тэгэхээр энд 58 багцыг 13 багцыг бол Америк хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бид нар анхан шатны төсвийн зөвлөлийн багцыг бол үндсэндээ нэг багц нь 10 төрлийн тоног хөрөмжөөс бүрдэх ийм багцыг өгж байгаа. Энийг дэмжлэл бид 58 мобайл багцын худалдаа авалт хийгээд үндсэндээ дуусчаад яг өнөөдрийн үед бол бид баярлалаа. За
Амьсгалын аппарат спирометр буяалтай туслаж ирж